За өдрийн минь төргийн төрийн процессын дахин инженерчлэл энд ажлын хэсэг дээр яригдж байгаа зүйл бол их хөвчлэн ерөөхдөө иргэнлүү чиглэсэн байдалтай гарсан байгаа. Тэгэхээр G2B буюу government to business буюу бид нар аж ахуй нэгжүүд бизнесүүдтэйгээ яаж түрмэн харилцаж байгаа юм бэ? Тэр харилцаа холбоо маань өөрөө хэр ойлгомжтой байгаа юм бэ гэдгийг заашгүй ярих шаардлагатай. Манай төр өөрөө бол зөвхөн цахим хуудас гэхэд 1416 цахим хуудасаар дамжуулж бол мэдээллүүдэд хүргээд байгаа яам агентлагууд бол гэтэл мэдээлэл нээлттэй юм шиг хэрнээ тэр олон цахим хуудаснууд дундаас бизнес эрхлэгч нар маань бол өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авна гэдэг хэцүү. Тэгэхээр энэ нөгөө нэгдсэн байдлаар мэдээллийн сүлжээгээ одоо нэгтгэн гэдэг нь айгүй чухал байгаа. За дээрэс нь бас нэг анхааруултай зүйл нь бол яагаад ер нь манай төр юм данхар бүтцтэй болсон юм бэ гэхээр маш олон тусгай зөвшөөрөл болон төрөөс авах ёстой хяналтын үйл ажиллагаа хийх чинь гэдэг нэрийдлэр бизнес эрхлэгч нарыг дарамтлагдаг энэ систем чинь л өөрөө томорцсон учраас болоод байгаа. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамн дээр Батсуур сайд сая шинэ нэг мэдээлэл гаргасан байсан. Тусгай зөвшөөрлийг авах үйл явц процессыг хялбарчлаад цахимаар өргөдлийн шийдвэрлэх боломжтой болгож гаргасан. Тэр энэс маш том бусад яамнууд ч гэсэн энэ жишгийг баримтлаад өөрчлөлтийг бол хийх боломж нь бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ G2B буюу бизнес эрхлэгч нар дээр энэ одоо төрийн процессын инженерчлэл маань яаж хийгдэх юм бэ? Энэ дээр процессоо бид нар маш сайн ойлгомжтой болгоод төр өөрөө бизнес эрхлэгч нарт дарамт болдоггүй байх гэдэг үндсэн зарчмаа баримталж явахгүй бол бид нар бизнес эрхлэгчтэй бол дандаа орхигдуулж хаягдаж явж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын Doing Business Index маань бол жил болгон уруудаад байгаа буюу бизнес эрхлэх нь өөрөө бараг одоо маш одоо ашигтай ажиллаж чадах хэмжээ гэдэг нь өөрөө хүнд болоод зүгээр нэг төрийн бус байгууллага ажиллуулж байгаа юм шигээр л татвараас татврын хооронд бизнес эрхлэгч нар маань ажилдаг болчиход байгаа. Тэгэхээр бизнес эрхлэгч нарын ашигт ажиллагааг сайжруулах, төр өөрөө дэм болж тусалдаг болох тэр процессыг бид нар зайлшгүй энэ дотроо бас давуулж яваасаа гэж ажлын хэсгийн дарга Анара гишүүнээс хүсье.